Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 75 жилийн ойг ухтан тус сургуулийн төгсөгчдийн холбооноос аймаг бүрт багш шавийн уулзалтыг зохион байгуулсаар байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал Цэрэн давгаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Увс Баян Улгийн аймагуудад багш шавийн уулзалтыг зохион байгуулж улмаар энэ сарын 3-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд анагаахын шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны академийн гишүүн академич анагаах ухааны доктор профессор Батбаатар, Монгол Улсын шинжлэх ухааны академийн гишүүн академич Монгол Улсын эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан анагаах ухааны доктор профессор Лавг Сүрэн, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал анагаах ухааны доктор профессор Сүмбэр Зул нарын 13 эрдэмтэн багш нар багтсан байна. Тэгэхээр 5 жилийн хугацаатай 10 жилийн хугацаатай хөдөө орнуудад багш шавийн уулзалт зохион байгуулдаг. За энэ уулзалтаар бол эрүүл мэндийн салбарт байгаа тулгымцсан асуудлуудыг шавь нарын үгийг сонсдог. Багш нь одоо орчин үеийн энэ 21-р зууны эрүүл мэндийн салбарт гарч байгаа шинэ технологи, ололт амжилтын талаар ярилцдаг юм сайхан арга хэмжээ. Тэгэхээр их сургуулийн 10 гаруй эрдэмтэн профессор Увс, Ховд, Баян Улгийн гэсэн 3 аймагт багш шавийн уулзалт гээд өнөөдөр Ховд аймагт зохион байгуулагдаж байна. За Ховд аймаг бол мэдээж бүсийн онцлогын эмчилгээний төвтэй баруун бүсийн эрүүл мэндийн салбарт одоо мандайлах үүрэг гүйцэтгэх аймагуудын нэг. Тийм учраас бид нар багш шавийн уулзалтаас гадна эрүүл мэндийн салбарын өвчлөлийн байдал, за дээр нь одоо тулгамдж байгаа ямар асуудлууд байна, энэ талаар танилцсан. Яагаад гэвэл бас багш шавийн уулзалтанд явж байгаа хүмүүсийн ихэнх нь бол эрүүл мэндийн яамны мэрэгжлийн зөвлөлийн дарга, эрүүл мэндийн яамны мэрэгжлийн зөвлөлийн гишүүн ийм улсууд байдаг. Тийм учраас жишээлбэл хүүхэд ч гэдэг юм уу, их барих эмэгтэйчүүд ч гэдэг юм уу, салбарынхаа одоо ажиллаж байгаа эм чимэлгийн мэрэгчлэнтэй уулзаж ярилцах, тэдэнд тулгамдж байгаа ямар асуудлууд байна, тэрийг аймгийн одоо хэмжээнд яаж шийдэх үү, төр засгийн хэмжээнд яаж шийдэх үү, бодлогын хувьд яах ёстой вэ гэдэг тал дээр нь зөвлөгөө өгдөг ийм ажил байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр маргааш эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг дээр бүх одоо хөдөө сум орон нутгийн эмч нар эм чимэлгийн мэрэгчлэнд 2 хоногийн сургалт явуулна. 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг багш шавийн уулзалтанд Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүд оролцож багш нараасаа суралцсан бие биенээсээ туршилгаа, мэдээлэлээ солилцлоо. Багш шавийн уулзалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч Батсөх, эрүүл мэндийн газрын дарга Мегмар Зүрэн, бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирал Амар Жаргал нарын албаны хүмүүс оролцсон юм а. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1166 эмч мэрэгчлэнүүд ажиллаж байгаа бөгөөд үүний 90 гаруй хувь нь анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөгчд байгааг онцолж байна. Тиймээс тус сургуулийн төгсөгчдийн холбооны салбарыг байгуулан тэргүүнээр нь бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Баясгалмааг томилж уулзалтын үеэр тамга тэмдгийг нь гардуулан өглөө. Төгсөгчдийн холбооны Ховд дахь салбар нь сургуулийнхаа 75 жилийн ойг ухтан төгсөгчдийнхөө мэрэгжил мэдлэг ажлын арга туршлагыг дээшлүүлэх үүднээс эрдэм шинжилгээний баг хурал, төрөл бүрийн тэмцээн уралдаан зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. За Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт өнөөдөр 1166 эмч чимлэгийн мэрэгжилтэн ажиллаж байгаа. Үүнээс 208 их эмч байдаг. 283 сувилагч тусгай мэрэгжилтэн, 36 эмзүүч, багийн эмч 78 ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол анагаахын сургуулийн салбар шинжлэх ухааныг төгссөн нийт төгсөгчдийн 90 гаруй хувь нь анагаахын шинжлэх ухааны их сургуулийг төгсөгч эзэлдэг байгаа. За өнөөдөр бол ирсэн багш нар маань бол анагаах ухааны докторант, бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баясгалмаад төгсөгчдийн холбооны тамга тэмдгийг бол гардуулж өгсөн. Ингэснээр бол азлагдсан баруун хязгаарт байгаа бид бүхэн бас сургуулийнхаа төгсөгчдийн холбоог байгуулгаад зорилгоо тодорхойлон анхныхаа дүрм журмыг батлан гишүүдэд тодорхойлж хуралдааны хийх ажлыг бол энэ ойн хүрээнд бол тэмдэглэлт үйл ажиллагааг бол зохион байгуулж эрдэм шинжилгээний баг хурал, урлаг спортын тэмцээнүүдийг зохион байгуулахад төлөвлөж байна. За төгсөгчтэй холбоо бол одоо дэлхийн нийтэд байдаг л жишг. Одоо сургууль төгссөн хүмүүс нээж одоо холбоо байгуулдаг, төрийн бүс байгуулга. Тэр төрийн бүс байгууллагаараа одоо дамжуулж нөгөө холбоо бол ажиллаж байгаа тэр төгсөгчдийнхээ эрх ашигыг хамгаалах, тэдний нийгмийн халамж, цалин, хууль систем өшөө тулгамдж байгаа ямар асуудлууд байна, тэрүүнд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. За төгсөгчтэй холбоо бол Монгол улсад байгуулагдаад олон жил болж байгаа. Жил болгон оноор энэ жил бол 7-оор төгссөн оны төгсөгчд гэдэг. Жишээлбэл 47 Монгол улсад хамгийн анхны хүний хэмжээг 1947 онд бэлдсэн. Одоо Чамбилийн 7 багш гээд 100 хүрж байгаа багш байна. Тэгэхээр одоо 47, 57, 67 гэдээ хийж байгаа. Тийм учраас төгсөгчд сургууль хоёрыг хооронд нь
уйж холбох тийм төрийн бас байгууллага байгуулагдчих манай аймагт. 6 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан багш шавийн уулзалтын үеэр эрүүл мэндийн газрын дарга Мягмар Сүрэн, бүсийн онцлогын эмчилгээний төвийн Амарч газрын их эмч Насалмаа, бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмч Баяр Тогтхоноор клиникийн профессор цол тэмдгээр, эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Булган сумын багийн баг эмч Батчулуун, Зэрэг сумын сургуулийн баг эмч Альманаар, Эрдэнийн очир медалаар доторын их эмч Дуйнар, эрүүл мэндийн газрын хүүхдийн ерөнхий мэрэгжилтэн инх хамгаалан, бүсийн онцлогын эмчилгээний төвийн чанарын менежер Оюун Цэцэг, Ахмад эмч Дунгамаа нарын хүмүүс ингэрээ мэлалаа. Мөн эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнагдсан эмч мэрэгжилтнүүдийн шагналыг гардуулж баяр хүргэсэн юм. Багш шавийн уулзалтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга замууд сэдвийн хүрээнд эмч нар, совилогч нар, эмзүүч нарт тусгайлсан сургалтыг зохион байгуулж хөдөө орон нутагт ажиллаж байгаа төгсөгчдийнхөө мэдлэгийг нэмэгдүүлснээр энэ удаагийн багш шавийн уулзалтын нэг чухал үр дүн болж байна.